Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Камис юу вэ энэ гэж гайхахад Викиш чанга дуу чимээ гаргаж өгөхгүй. Хараа муутэйч гэлээ хүртхүү болон сонсгол нь маш мэдрэмтгий гэв. Викир дахин төрөхөөс өмнө нэгэн нутгийн хөгшин хүний хэлж байсныг санаж байд. Энэ бол Le Rouge et Noir ууланд харж сонссон явдлын тухай байсан юм. Аимшигын түүх шиг санагдах нэгэн домог. Энэ бол ойн гүнд амьдардаг 8 хүлт хатагтын тухай аимшигын түүх байлаа. Эзэнт хүрний хид хідэн удаагийн засварын дараа бэлэн болсон мангасын тойл бичигт 8 хүлт хатагтын тухай бичгэрүүлсэн тэмдэглэлээс. Аюулын зэрэглэл S зэрэг. Энэ бол данцхан өдрийн дотор улс орныг сүрүүлэх чадaltaй мангас буюу гамшигын зэрэглэлийн амьтан хэмээн бодов. 8 хүлт хатагтай чангаар хашгиран хортой шүлсээрээ дайрчиглав. Викир буфтаж Адольф Камисыг хамгаалав. Базакийн дайчин миний үс 8 хүлт хатагтай хор гэж хаширв. Айн тэнэг амьтан 8 хүлт хатагтай өмнө яаж ингэж хашгирч зүрхэлж байна гэж уурлахад Базакийн дайчин хараад идэг гэж өглөв. Айн хэрв чи бөөгийн ач хүү биш байсан бол би чамайг аль хэдийн алчсан байх байлаа. Ухарцгаа гэхэд Адольф бид ч гэсэн зүхтах хэрэгтэй гэж хашгирв. Жижиг бүлгүүд болон хуваагдан зүхтэж буй Балакууд болон хамтдаа зүхтэж буй Баскервилл, Моргоугийнхний ухар харав гарлын ялгаа нь 8 хүлт хатагтай хэнийг хөөхөө шийдэхэд хүргэв. Адольф хараад идэж яагаад наашаа дайраад байгаа юм бэ гэж хашгирв. Моргоугийн шийдт нь надад даатгах Адольф дарга хэрв шавжтын сул талын тухай ярьж байгаа бол энэ нь галын дайралт байх болно гэж хэлээд балын шид шидэв. Моргоугийн шидт нь энэ үүрч ичглээ. Харж байна уу? Адольф дарга гэж баярлах тэр мөчөд. 8 хүлт хатагтай авраг хөл гинт Моргоугийн шидтнийг сүлбэж орхив. Моргоугийн шидт нь юу ч болсонгүй гэж гайхах мөчөд амьсгал хурав. Бусад дайчид Тэнгэр минь эн чинь ер нь юу вэ гэж цачирдан хаширв. Викир энэ л байна гэж бодон урагш үсрэв. Стаф задуу эзэнт нь чи юу хийж байгаа юм бэ гэж асуув. Викир ийм байдлаар үргэлжилбэл бид бүгд сүрэх болно. Бидний хэн нэгэн тэр мангасын хөлийг саатуулах хэрэгтэй гэхэд. Стаф тэгвэл би гэж хаширв. Викир чи өөрийнхөө чадвараар тэр мангасын хөлийг тогтоож чадна гэж бодож байна уу гэж асуухад Стаф дуугүй болов. Викир бид энэ мангасыг өөрсдийн нутаг дэвсгэр рүү дагуулж очиж болохгүй. Одоо минь нөхцөл байдалд түүний хөлийг саатуулж чадах хамгийн шилдэг хүн бол би байна. Адольф дарга цаг алгах шийдвэрийг танд үлдээ. Ууя явцгаа хурдал гэж хаширв. Адольф хараад ид гэж дуу алдаад миний худ ургийн зожислыг дими бүү болгоорой гэж хаширан ухрав. Камис үгүй Викир ууя буцаад ир гэж нулимс туслуулан хаширв. Викир би Баскервиллийн нутаг дэвсгээс сүрхийг санахад байгаа юм биш. Үүнээс гадна холбоотны цэргүүд одоо хүртэл өсөж үржиж байгаа 8 хүлт хатагтайг зогсоож чадах арга байхгүй. Гэвч энэ нь надад маш сайн боломж юм. Хэрв би үгсэн мэт жүжиглэж чадвал Хуйгогийн хараанаас холдож чадна. Толгой дотор минь байгаа 10 дахь техникийг сурах цаад хожих боломжтой болно. Хуйгогийн өмнө шахагдахгүй хэмжээний ур чадвартай болох үедээ эсвэл өөрийн чадвараа төгс болгож нууж өдөрдөс сурах үедээ би овогтой эргэж очих болно. Хэрв би хамаг хүчээ дайшлахгүй бол өөхөх болно. Үүнд Стикс голын ажиллаас авсан асар их маана багтаж байгаа. Мөн Баскервиллийн дээд зэрэглэлийн сэлмийн техникт ашиглагддаг илүү ертөнцийн авраач бас бий. Үүнээс гадна чөтгөрийн сэлэм Вил зэвүүл байна. Би өөрт байгаа бүх зүйлээ ашиглан түүн рүү дайрах болно хэмээн бодоод урагш тогтлов. Викир Баскервиллийн 5 дугаар техник гэж хаширн хамаг хүчээрээ мангас руу дайрав. Асар том улаан гэрэл ойг бүхэлд нь бүрхэв. Камис үгүй Викир гэж бархирав. Викир өнгөрсөн амьдралаа зүүдэрнэ. Өөрийг нь Хуйго цаасалж байсан үеэ зүүдлэв. Хуйго тэгэхээр эцэст нь чи гэж гүнхтэйгээр хэлсэрсэрв. Викир энэ газар бол гэж гайхав. Өчигдөр өөрөөр хэлбэл хэдэн өдөр өнгөрснийг би мэдэхгүй байна. Би 8 хүлт хатагтай эсрэг тулаанаас амьд үлдэж чадсан хэрэг үү? Тэр экзэгтэй мөчөд хэрв 8 хүлт хатагтай дэлбэрэлтийн гэрлийн зочрлоос болоод замаа зогсоовоогүй бол би амь насаа алдах байсан байж магадгүй.
Бовчин, судас тэр байтугай ясмин хүртэл бэртээгүй газар алга. Шууд цогцолт авсны дараа миний бэртэл ийм хэмжээнд үлдсэн гэж бодохоор 8 хүлт хатагтай тогтолгооны хүчийг хитрхи дутуу үнэрж, үүнийг ясандаа тултал мэдэрч байна. 8 хүлт хатагтайтай хийсэн тулааны дараах хүзүүний өвдөлт энэ хавхнаас болоод байгаа юм босоо. Үүний ачаар би аврагдсан. Ихэд би Хуйгогийн хараанаас мувтарч чадлаа. Хэрв бүх зүйл ингэж үргэж хэлбэл төлөвлөгөөний дагуу болж байна гэж үзэж болох уу? Адольф, Камис нараас гадна бусад олон гисч байсан тул миний үхэл батлагдах хэсгэд санаа зовох шаардлагагүй гэж бодов. Викер, энэ газар бол Балакуудын лагер. Би Балакуудын лагерт олзлогдсон хоригдож байгаа мó. Би Баскервилл овгийн байгалийн дайснуудын лагерын дунд байна. Энэ ч муу шүү. Ийм сүрсэн биетэйгэр зүгтэж чадахгүй хэмээн бодож байтал. Балактай чинь хурдл, алах. Хэрв чонд бариуж өгөхийг хүсэхгүй байвал хурдан хөдөл гэж чангаар хаширв. Викер, Баскервилл болон Морговгийн цэргүүд олзлогдсон хэрэг үү гэж асуув. Би тэдний царайг таньж байна. Гэхдээ би яагаад цаазлагдахгүй байгаа юм бэ гэж гайхав. Балактай чинь чи сэрчгэж. Чи Балак хэлээр ярьж чадна тийм үү гэж асуув. Викер, энэ залуу тэр үеийнх байна гэж бодов. Балактай чинь чи тэдэн шиг төгсөхгүй байгаадаа талархах хэрэгтэй. Юхтөө үгэл рүүгээ асгаж байхыг харах ямар байна да. Энэ тахир дутуу биеэрээ юу ч хийж чадахгүй болохоор цөхөрч байгаа үсттэй. Хэрв чи дараагийн тэжээвэр нохоо биш байсан бол би чамайг аль хэдийн алах байсан юм гэж хэлэхэд. Викер, тэжээвэр нохоо гэж бодоод түүний өөдөөс ширүүн харав. Балактай чинь юу? Түүний нүд яачхав вэ? Энэ хигчүү ногш чинь гэд нэлэн хүчтэй шанаадав. Энд зогсоод байлгүй. Олсны үзүүрт байгаа эзнээ олж оч гэж хашигчв. Викер, би чиний царайг тогтоож авлаа. Би минь тэнгэрхээр би чамд үүний хариуг заавал төлөх болно хэмээн бодов. Викер Олс яагаад ийм урт байгаа юм бэ гэж тайхав. Би нилээд алхачлаа. Гэвч олсны үзүүр харагдахгүй л байна. Миний эзэн энэ олсны үзүүрт байгаа гэж юу гэж бодов. Викер гэж гайхах мөчөд уснаас нэгэн эмхтэй гарч ирэв. Айн гэж чимээгүй харан инэмсэлв. Хифт гэж хэлв. Гинт тэдэнд рүү сумууд нисэж ирэхэд Айн Викерийг сумнаас булбуулв. Айн, новшнууд минь өөр газар очиж дадлах хийцгээ гэж хаширв. Боолын дуудлага худалдаан дээр намайг судлаж өгсөнд баярлалаа. Бид ачийг 2 дахин, үсийг 10 дахин хариулт юм. Чи намайг 1 удаа аварсан болохоор би чамайг 2 дахин аварлаа. Гэхэд Викер 2 удаа гэж гайхан асуув. Айн, би зүгээр л магадгүй гэж бодоод бусаж очив юм. Хэрв тгээгүү бол чи үхэх байсан. Миний уугаагүй занд талархах хэрэгтэй шүү гэв. Викер, энэ олсыг чи бигдсэн юм уу? Намайг амьд үлдээсэн шалтгаан чинь юу юм бэ гэж асуухад Айн, чи өөрийн бүлэг дундаа өндөр байр суурьтай юм шиг санагдсан. Чиний бүлэг чиний төлөө хэр их төлөх бол гэж би гайхаж байна гэж хариулв. Викер, энэ хэцүүдлээ шүү. Хэрв тэд Баскервилл овогтой барьцааны хүний хэрэгцээр хийж эхэлбэл Хугогийн хараанаас мувтрах миний төлөвлөгөө утгагүй болно. Энэ нөхцөл байдалд би юу хийх ёстой вэ хэмээн бодож байтал Айн, юу гэж бодож байна? Чамд найдвар төрөөд байна уу гэж асуув. Харамсалтай нь чи бүлэг рүүгээ буцахгүй. Чи миний боол болох болно. Бүгдээрээ ихэд цолоо шийдэх үү гэж хэлээд олсыг таслав. Намайг эзэн гэж дууд гэхэд Викер дуугүй зогсов. Айн, тэр тэрслүү нүдэнд чинь дуртай шүү. Чамайг номхруулах үнэхээр зуугатай байх болно. Үүнээс өмнө бидний очих ёстой газар байгаа тул эхлээд хөдөлцөөе гэв. Викер, бид хаашаа явж байгаа юм бэ гэж асуухад Айн, юу гэсэн үг вэ? Эн чинь ойлгомжтой биш гэж үү? Хүний нутаг дэвсгэрт хүл тавьсан бол мэндчилгээ дэвшүүлэх ёстой. Бид омгийн ахлагч буюу Майтралх дээр очих гэж байна гэж хариулв. Айн Викер 2 овоор алхана. Айн, хэрв чам бунтах газар байхгүй бол найзынхаа дүүжин орон дээр унтаж болно. Бас хэрв чи үсэж байвал илүү чинээлэг нэгнээсээ хоол авч болно. Энэ бол бид Балакуудын амьдардаг арга барих юм. Адаад хүмүүст энэ нь юу ч биш байж болох ч энд амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь маш тухтай газар юм. Шамд үүнд дасах нь сайн хэрэг байх болно. Бид ивчлээ. Энэ бол Матриарх Хингэр. Бид ирлээ ээжээ гэхэд Викер ээжээ гэж гайхав. Матриарх, чи ирчгэж, чи өдөр болгон яриад байдаг эзэнт гүрний хүүг авчирсан болортой. Гэхэд Айн ээжээ,
Би хизээ тэгсэн гэж сандран хаширв. Викир. Тэгэхээр тэр матриархын охин байжээ. Балаговгийнхан. Энэ нь тэр бол шөнийн үнэг. Хүүгогийн хамрын гүрийг сорвжуулсан эмэгтэй Балагдагч. Миний Ле Рүүж Ноор уулын тогтцыг гаталж чадаагүй шалтгаан нь түүнээс болсон юм. Хэрв миний өмнөх хувилбар түүнтэй тулгарсан бол юу болох байсныг би гайхаж байна. Шууд тулаан 0% магадлалтай, халдлага 0% магадлалтай, хэрв би зүгтсэн бол 20% байх байсан. Мэдээж тэр 20% нь миний амьд үлдэх магадлалыг хэлж байгаа хэрэг. Тэр намайг хүүгийнхтэй ижил цусан түрлэх гэдгийг зөн совингоороо мэдэрч чадаж байгаа юм болов хэмээн бодов. Матриарх. За яах вэ? Эзэнт гүрний ихэнх хишчүүд ижилхэн харагддаг. Чи түүгээр юу хийхээр төзөрлөж байгаа юм бэ? Тэр тахир дутуу хүнээс ялгаагүй байна шүү дээ гэж асуухад. Айн. Тэр сайн эмчилгээ хийлэгчүүд хэрэг болно. Эцсийн эцэст тэр 8 хүлт хатагтай руу дайрсан хүн шүү дээ гэж хариулав. Матриарх. Өөрийнхөө байр суурийг мэдэхгүй хөдлөх нь эргээд чамайг хазах аюултай. За яах вэ? Түүний бие сүрсэн эсэх нь хамаагүй. Хэрв түүний үр удан зүгээр бол тэгвэл гэхэд Айн. Ээж тэгээгүй. Би түүнийг боол болгон ашиглах гэж байна. Надад ангууршлын үеэр намайг дэмжих боол хэрэгтэй байсан юм гэж яриаг нь таслав. Матриарх. За яах вэ? Боолоороо юу хийх нь эзний дур мэдсэг хэрэг гэж хэлв. Айн бас л Викир рүү хайрыг харцараарав. Викир чимээгүй гол модон багны зогсоно. Үзэлгэл шилжиж Айн Викир хоёр асгах. Викир. Надад нэг асуулт байна. Чиний нэр хэн бэ гэж асуухад Айн гинтүү боол вэж яаж асуулт асууж зүрхэлж байна гэж уурлав. Викир би чамайг эзэн гэж дуудах бодлого байна. Тийм учраас нэрийг чинь асуусан юм гэхэд Айн гэдэг гэж хариулав. Викир намайг Викир гэдэг. Одоо надаар юу хийлгэхийг хүсэж байна Айн гэж асуухад Айн нэг муу боол вэж яаж намайг нэрээр минь дуудаж зүрхэлж байна. Би чамд анхны тушаалаа өгөх болно. Энэ бол байшин барих явдал юм гэж хэлээд одооноос эхлэм чиний амьдрах байшинг барь. Хигжүүн боол байх нэ. Эзэнт гүрний новшнууд байшин яаж барихыг мэдэх аргагүй. Боолыг тушааж ажилуулах нь эзний чадвар юм. Би энэ боломжийг ашиглан бидний хоорондох шатлалыг дахин тогтоох ёстой хэмээн бодов. Викир байшин барих тийм үү? Энэ зугаатай байх болно гэж хэлв. Викир маш хурдан майхан бариад би таны тушаалыг биелүүлсэ гэж хэлв. Айн гэж гайхав. Тэр яагаад майхан барихтаа ийм сайн байгаа юм бэ? Бэртсэн биенээсээ болоод зүдлэх байх гэж бодсон юмсаа. Хэрв ийм байх байсан бол миний авчирсан зүйлс ямар ч хэрэггүй болж байна шүү дээ хэмээн бодов. Викир ойрд ийм зүйл хийгээгүй боджээ. Сүрлийн үед сэлэмчд зөвхөн сэлэм эзэмшигтэй л сайн байсан тул амьд үлдэж чадаагүй. Тиймээс эрсдэлтэй нөхцөл байдалд амьд үлдэхийн тулд төрөл бүрийн амьд үлдэх чадваруудыг сурах шаардлагатай байсан юм хэмээн бодов. Айн усны шугамч бас төгс байна гэж гайхаж байхад Викир тэгээд бодоход матриархын майхан докторгүй харагдаж байсан гэв. Айн ээжийн байшин уу гэж гайхан асуухад Викир тийм ээ. Одоогийн байдлаар борооны уйлралд төв багнын эргэн тойрондох газар хөдөлж ус гоожоход хүрвэж болзошгүй. Хэрв та надад тушаавал би эсрэг талын толгодоос шохоолог шороо хайраг хольж тоосох хийх болно. Мөн би тэднийг тос түрхэж шатаах замаар бэхжүүлнэ гэж үргэлжлүүлэн ярихад Айн зөвшөөрлөөгүй. Би ч гэсэн ижил зүйл бодож байлаа гэв. Айн Викирийн тоосох хийх аргыг анхаарчтай ажиллан тэд хамтдаа нэлээд хэдэн тоосох хийж дуусгава матриарх дээр очин учир шалтгаанаа хэлээд матриархын майхны тулгуурыг тоосгоор үрж бэхжүүлв. Матриарх дээврийг засгаж хэдэн ч удаа оролцсон ус гоожод байхаар нь миний бухимдал төрж исэн юм. Тэгэхээр асуудал багнанд байжээ. Сайн ажилласан. Миний охин нэлээд хэрэгцээтэйгээр олж иржээ. Одооноос эхлэн казармуудаар явж үүнтэй адил уйтгалтай ажлуудыг хийж гүйцэтгэе гэж хэлв. Айн хөөе гэхэд Викир яасан гэж асуув. Айн зүгээр л боол шүү зүтгээд байх нь ядаргаатай биш гэж юу? Чи манай омгийн албан ёсны гишүүн болмооргүй байна уу гэж асуухад Викир тийм ч их биш. Боол байх нь тийм ч муу биш байна. Энэ нь Баскервиллийн нэг хэсэг байх. Эсвэл доод түвшний хотод амьдрахаас хавьгүй илүү амар амгалан байна гэж хариулв. Айн чиний ярианы өнгнөөс үзвэл чи маш сайн хүмүүжсэн бол таа. За яах вэ? Боолын үүднээс авч үзвэл гомдлоход хэцүү байх л да. Гэхэд Викир үгүй ээ, үнэхээр тийм ч муу биш байна гэв. Айн хэцүү бөгөөд уйтгартай ажил хийж байхад тийм биш байна дээ. Тэгж битгий хэлээд намайг дагаад яв. Би чамд туслана. Манай омогт амьд үлдэх, дасан зохицоход чинь би чамд туслах болно. Хэрв чи сайн ажиллавал би олсыг тайлах болно гэв. Викирийн сэтгэл татам сонсогдож байна. Тэгээд би юу хийх хэрэгтэй вэ гэж асуухад Айн
Одоо л чи үннээ хэлж байна. Ангуучлагд явж том олзбэр гэж хариулав. Викир ангуучлагд явах гэж асуухад Айн ойр домгийн дайчид хангалттай том олз барьж чадахгүй байгаа тул өсөж буй хүүхдүүд мах идэж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл чи том он загчруул боолоос жирийн иргэн болж үүсчих нь боломжтой. Мөн чамд хөнгөн зүйлсийг хийхэд асуудалгүй байх болно. Тэгэхээр чи зүгээр л надад туслахад л болно гэж хизээд мөрөн дээр нь хүчтэй алуудав. Балакийн ангуурчлалын даргын боол болсондоо баярлаж явахыг чамд хэлж байна шүү. Бив. Викир. За яах вэ? Явцгаая гэж хэлв. Айн. Бид маргааш хөдлөн ойлгосноо гэхэд Викир. Ойлголоо. Гэхдээ чи яагаад тэгж инээмсэлээд байгаа юм бэ гэж асуув. Айн. Би тэгээгүй гэж сандрав. Ахун тэдний хотоос ажиглан Викирийг хорхоотой аранда 100 заван боол хэмээн харам. Үзэгдэл шийжиж омгийн бөө ахиу маань. За энэ цугларцгаа ангуучтай. Шин цэргүүдийг угтах ёслолын цаг боллоо. Миний адислыг ав. Хэрвээ тийхгүй бол та нарт хэцүү цаг үе толгорхолно гэж хэлэн нэгэн зан үйл хийж байх ба Айн Балак ангуучид олзоо алхтаа гин бурууг мэдэрдэг. Тиймээс тэд алхахынхаа өмнө өгөхийн бурхнаас үүсдгийг нуухын тулд нүүрэндээ нүүс түрхдэг юм гэж тайлбарлав. Викир. Тэгэхээр дайчин омог болох Балакуудад хүртэл бөө байдаг байх нэ гэж бодов. Балак дайчин. Тэр дахиад л өгүүлж эхэллээ. Гэхэд бусад дайчид түүний зөнд нь өрх. Бөө хүн ч гэсэн өөрийн байр сууриа баттах хэрэгтэй шүү дээ. Ямар ч тач бөөгийн адислууд маш их бүтгэгүүддэг биш үлээ гэж шивнэлдэв. Балак дайчин. Тийм учраас бид зөвхөн ямар нэгэн баяр ёслол болох үед л түүний адислыг авдаг юм гэж ярилцаж байв. Викир. Энэ нь түүний байр суурь ямар ч утгагүй гэсэн үг. Энэ газар ч гэсэн бусад газруудаас тийм ч их ялгаагүй болортой хэмээн бодов. Викир. Айн нүүрний адисыг хараад ямар сонир харагдаж байна вэ гэхэд Айн дуугадаад би бөөтөө тийм ч сайн зохицдоггүй юм. За үүнийг өмс гэж хэлээд хатаастай хүзүүч өгөв. Викир. Нохоон хүзүүч үү гэж асуухад Айн бид үүнийг олзондоо хүзүүгээ хацуулахгүй тул өмсдөг юм гэж хариулав. Викир. Дугуй ширтэд зогсно. Нэгэнт энд ирснийх энэ газарт дасан зогцсон дээр байх хэмээн бодов. Айн. Би чамд бэлхүүснээс минь барь гэж хэлсэн. Чи үнэхээр зүгээр үү? Тэгвэл бид хөдлөлөө гэхэд Викир. Би зүгээр ах усан гэж хариулав. Айн хурдан дахихад Викир унаад өгөв. Айн. Чи миний бэлхүүснээс барих ёстой байсан юм. Чи хэрвээ ингэсээр байвал унсаар л байх болно гэхэд Викир. Би минь ийм байдагтай байхад би босож чадах болов хэмээн бодов. Викирийг хэвтэж байхад ахун ирсэн байх ба. Хун Айн. Чи боостойгоо тоглоод маш завгүй байгаа бололтой. Би энэ удаад илүү том олз барих болно. Тиймээс дараагийн хамтарсан ангуучдлаар би ангуучдын бүлгийн ахлагч болох болно. Би өөрийн өвөөгийн нэр хүндийг дэнчин тавьж байна. Гэхэд Айн өвөө чинь зөвхөн бөөгийн ухаанч мэддэг байхад чи яагаад түүний нэр хүндийг дэнчин тавиад байгаа юм бэ гэж асуув. Ахун гинт газар сууж байсан Викирийг хүчтэй өвшүүлэн унгаагаад чи новш минь юу гэж байгаа юм бэ? Ангуучдад зориулсан үзүүрийн хамгаалтыг боовт зүүлэх гэж үү? Айн. Чи энэ бэрцсэн эрийг ангуучлагын туслахаар яаж ашиглах гэж байгаа юм бэ Айн? Ухаан ор. Тэр зөвхөн дарамтлал босгоолно гэж хэлэхэд. Айн. Би гайхаж байна. Чи ийм зүйл хэлэхээс өмнө өөрийнхөө бүсийг харах хэрэгтэй байх гэхэд. Ахун юу гэж гайхав. Викир түүний бүсэнд байсан нон сумны сумыг нь авчихсан байв. Викир. Чи өөрийн зэвсгээ амрагшгэ чанга атах хэрэгтэй гэхэд. Айн. гэж шоолон инэв. Ахун. Тэднийг булааж авсаа. Энэ хигжүүн боол ногш чинь гэж хашгирн Викир рүү дайрах мөчөд Айн. Энэ хандлагатай. Чи миний зөвшөөрдгүйгээр хэний боолыг шийдэх гээд байгаа юм бэ гэж уурцахад. Ахун. Тэр бол боол. Тэр яаж Балак дайчныг доромжиж зүрхэлдэг байна? Чи яагаад түүнийг ингэж их хамгаалаад байгаа юм бэ? Чи энэ боолд хайртай болчихсон юм биш үсттэй гэж хашгичв. Айн. За яах вэ? Боол бол боол. Хэрэг тэр ямар нэг буруу зүйл хийсэн бол шийтгэх ёстой. Гэхдээ чамд түүнийг шийтгэх эрх байхгүй. Тэр бол миний боол гэж хэлээд Викирийг хүчтэй шанаадан газар цус нүжтэйгөө хутгалдан мөн. Айн. Одоо сэтгэл чинь хана уу гэж ахунаас асуув. Ахун. Тийм ээ. Би үүнийг л хэлээд байна гэв. Чи өмнө нь өөртөө бүсгүй барьж чадаагүй дэ бухимдаж байгааг чинь би мэдэж байна.
Гэхдээ хэрв чи миний боолд дахин ийм зүйл хийвэл би чамайг үхтэлчин зодох болно шүү. Ойлгосон уу гэхэд. Ахун, тийм ээ гэж хэлээд яваад өг. Аян Викир рүү буруутай мэт хараад, Аян, өвдөж байна уу? Чи уурлаж байна уу гэж асуухад Викир юм хэлсэнгүй. Аян үнийг хийх шаардлагатай байсан юм. Ахун бод өсөрхүү зөрүүд залуу. Түүний өшөө авахтыг зогсоох цорын ганц арга нь энэ байлаа. Яагаад хариулахгүй байгаа юм бэ гэж асуухад Викир ярихаар өвдөж байна гэж хариулв. Надад иймэрхүү бэртэл зөндөө тохиолдож байсан хэмээн бодов. Аян гинт эргэж харан мордон суугаад Викирийн нүрийг бариад. Аян хэр их өвдөж байна? Маш их өвдөж байна уу? Муу байна уу? Энэ аминд амьдралт чинь муу юу гэж сандран асуухад Викир ярихаар маш их өвдөж байна гэж хэлв. Гэтэл гинт Аян Викирийн уруув дээр зөөлөн үнсв. Энэ үед би Камсыг их л өрөвдлөөдөө Викирийн анхны үнсэлтийг зэрлэг охин авчихлаа гэж. За эргээд бичлэгтээ орцгоё. Аян үнснийхээ дараа ичиж гяс эргэж харан үнсэн тухайга бодон ичингүүрв. Аян, би зүг байснаа мэдсэн юм. Эзэнт хүрний новш гэхэд чи найдвар төрүүлж байна шүү гэж хэлв. Викир үнсүүснээ бодоод зэрлэгүүд ихэвчлэн бие биенийхээ шахахыг долоод юм уу? Шахахыг ингэж долоох нь халдвар тараах аюултай тул эрсдэлтэй хэмээн бодов. Аян, чамд надаас хүсэх зүйл байна уу? Ганцхан зүйл байсан ч хамаагүй надад хэлээрэй. Хэрв миний хийж чадах зүйл бол би юу ч хийх болно гэхэд Викир би юу ч хамаагүй хүсэж болох уу гэж асуув. Аян тэгэлгүй яах вэ? Балаагтай чинь хэлсэн үгнээсээ буцдаггүй юм гэж сандар нь хариулв. Викир бодох ба. Аян тэр яагаад ингэж нухацтай бодоод байгаа юм бэ? Арай донтой зүйл. Битгий хэлээрэй. Үгүй байлгүй дээ хэмээн сандран ба догдсон бодов. Викир надад ном сумаар яаж харахыг зааж өгөөч гэж хэлв. Аян ном сумаар уу гэж урам нь хугарсан байртай хэлв. За яах вэ? Тэгье. Тэгвэл маргаашаас эхлэн бид тусгай бэлтгэл хийх болно. Ойлгосноо гэхэд Викир тэгье гэж хэлв. Үзэгдэл шилжиж Аян Викир хоёр ном сумаар бэлтгэл хийж явах ба. Аян тэнгэр минь миний боол ном сум харух ямар ч авьяасгүй юм байна. Хөөе би чамд зоогдсон сумыг он гэж хэлээгүй лөө гэж уурхад. Викир надад ийм байрлалаар заахан зүв үү гэж асуув. Аян чи өөрөө надаас ном хэрбэд сургааш гэж хуугаа биз дээ. Залуу балаг дайштад ингэж л заа тийм. Ши биеийн байдлаасаа болоод удаан хугацаанд сэлэм хэрглэж чадахгүй. Тиймээс ном сайн сурч ав. Чи өөрийн нэр хүндээ өсгөхийн тулд том олз барих хэрэгтэй. Нуруугаа ахаад жоохон бүхийлгө гэхэд Викир Ясмин туйлдж байна гэж бодов. Гэтэл араас нь унаж явсан чон бутнаас гарч ирв. Аян Бакира чи олсон уу гэж асуухад Бакира хав гэж хуцлаа. Викир туйлдаа хүссэн мэт доош унаад намайг аварлаа гэж бодов. Аян бооло бос. Одооноос эхлэн бид хурдан хөдлөх болно гэж хэлв. Тэд нэгэн голын дэргэд ирсэн байх ба. Аян энэ бол гол болон далай холбогддог газар юм. Тиймээс далайн ус болон амьтад хоёулаа энэ бүсэд байдаг. Миний эмээ надад ингэж хэлсэн юм. Ярга загас хэрв хүлхрээ өөд амжилттай сэлж чадвал тэд асар том аратан болон хувирч чадна гэж итгэдэг. Гэвч ихэнх ярга загснууд хүрхрээний дээр гарч чадалгүй ундаг. Тэд эцэст нь хурц хадан дээр унахдаа шийтэлддэг юм. Тэгээд унсан загснууд үхэр баавгаан сайхан хоол болдог гэж тайлбарлав. Викир энэ үхэр баавгаа гэж юу? Бүр нь өөр төрөл зүй шиг харагдаж байна. Миний өмнө нь харж байсан баавгаануудаас тис өөр төвшнийх байна гэж бодов. Аян тэр бол жирийн нэг үхэр баавгаа биш. Энэ бол дээд зэргийн цусан төрлөөс төрсөн. Мөн тоо томшгүй олон үүмэн самууныг даван туулж амьд үлдсэн үхэр баавгаа байна гэхэд Викир тэгэхээр чи намайг үүнийг барь гэж хэлээд байгаа мó гэж асуув. Аян үгүй ээ. Би Бакирад ангуурчлах хүчтэй эмэгчин баавгаа ол гэж хэлээгүй. Манай олз бол эмэгчин баавгаад хань болохоор ирсэн эрэгчин баавгаа юм гэж хариулв. Викир эмэгчин түүний гэрлэх саналыг татгалцсаар л байна. Тэгэхээр тэр хэр зэрэг хүчтэй эрэгчин хайж байгаа юм бол гэж бодоход Аян энэ бол буруу бодол байна. Харин ч эсэргээрээ тэр эмэгчин хүчтэй эрэгчин хайгаагүй байна гэж хэлв. Викир тэр хамгийн сулыг нь сонгосон хэрэг үү гэж гайхан асуухад Аян тэр өөрийнхөө дураар ажиллаж чадах ханаа хайж байгаа юм. Хүчтэй эрэгчин хэд хөөрсөн үедээ хамтрагч адах тохиолдол гардаг. Тийм учраас тэд үхэр баавгаан дунд тийм ч алдартай биш байдیں۔ Тиймээс эмэгчингүүд илүү сул жижиг хамтрагчийг хайдаг. Энэ нь балаг тайчид ханаа сонгох арга барилтай төсөвтэй юм. Ямар төрлийн ханиуд хамгийн их сонгогддгийг чи мэдэх үү? Маш сайн ДНХ эзэмшсэн залуу амьтан. Хэрэг тэд бэлтгэлийн улмаас суларсан байвал бүрч сайн.
Бидний хийх ёстой зүйл бол хүлээх явдал юм. Эмэгчин нь эрэгчний хүчийг бүрэн дарах болно гэв. Викир. Тэгэхээр тэр ДНХ-г нь авчилд байвал бусд нь хамаагүй гэж хэлж байгаа хнэ гэж бодов. Викир. Баавгаануудын дууг сонсоод 4 өдөр өнгөрлөө. Би яг одоо юу хийгээд байгаа юм бэ хэмээн бодов. Аян. Чи үхэр баавгад хоод үлдээсэн үү гэж асуухад Викир. Тийм ээ. Би сүүлийн 4 өдрийн турш үлссэн үхэр баавгаануудад хоол өгсөн. Ингэснээр тэд үржлээ үргэлжлүүлж чадна гэж хариулав. Викир. Энэ жимс нь хүний хүчийг түр хугацаанд нэмэгдүүлдэг нөлөөтэй. Гэвч эцэст нь энэ нь хүний насанд хор хүнөөд учруулж амьдрах хугацааг нь хороодог юм. Илүү ухаалаг эмэгчин нь бидний санаа зорилгыг ойлгох болно. Эрэгчин нь үүнийг ойлгох байсан ч эмэгчинтэй тэнцэхийн тулд үүнийг идэхээс өөр аргагүй болно. Тэр яагаад том бөгөөд хүчтэй эмэгчин бидний бай болгон сонгосныг би одоо ойлгож байна. Түүний төлөвлөгөө бол эрэгчний хүчийг шавхах явдал ээж хэмээн бодов. Аян. Май. Чи хурдан идэрхийн тулд үүнийг ид. Ямар ч байсан тэд үнэхээр галзуу юм шиг үлжиж байна шүү. Бихэд. Викир. Эн чинь хэвийн зүйл биш гэж үү? Биж асуу. Аян. Би бүх балаг эрчүүдийг тийм байдаг гэж мэднэ. Гэхдээ эзэнт гүрний эрчүүд тийм биш бололтой. За яах вэ? Чи сонин улсаас гарвтаа болохоор чадахгүй байх л да. Чи тэгж чадах уу? Чи чадах уу? Биж шоолн асуухад Викир. Дуугүй харав. Аян. Бэлдээд эмэгчин хийгдсэн бололтой гэв. Викир. Яагаад эрэгчингээ хөөж байгаа юм бэ гэж асуухад аян үржлээ дуусгасан үхэр баавгаанд нутаг дэвсгэрт нь халтсан өрсөлдөгч махчин амьтнаас ялгаагүй болдог. Энэ нь түүнийг дахиж хизээш битгий эргэж анхааруулж байгаа хэрэг юм. Тэр хүчээ зарцуулсан бөгөөд сүүлийн 4 өдөр унтаагүй тул одоо унтахыг хүсэж байгаа. Тэр аюулгүй бөгөөд асаслагдсан газар нуугдах болно. Одооноос иххэн бид түүний мөрийг олж чимээгүйхэн араас нь хөөх болно. Түүнийг унтаж эхлэх үед бид ангуушилсаа ихсүүлэх болно гэж хэлв. Викир. Тэр ядарсан байх ёстой ч маш хол зайд нүүж байна гэхэд. Аян. Тэр ойн хамгийн бага аюул занлахтай газрыг хайж байгаа юм. Энд хүүтэн байгаа тул яс эсвэл цус сордог шумуулнууд энд амьдарч чадахгүй. Викир. Тэгэхээр үхэр баавгай үүнийг мэдээд энд ирсэн хэрэгүү гэж асуухад Аян. Үхэр баавгайн оюун ухаан нэлээд өндөр байдаг. Түүний олж авсан мэдлэг нь зүн совингороо илүү байд юм а гэж хариулав. Викир. Хараал эд. Биеийн байдлаасаа болоод дараад байна гэж бодоход Аян. Чи үнэхээр дараад байгаа мó? Хэрв тийм бол бие миний биед ойртол. Хэрв чиний биеийн температур буурвал бие чинь хүших болно. Хэрв бие чинь хүшчихвэл ангуучлах үеэр чи надад саад болох болно. Чи надад саад олмоор байна уу гэж асуув. Викир. Энэ нь маш үндэслэлтэй шалтгаан байна. Тэр ийм үндэслэгтэй шийдвэр гаргах чадвартай байсан гэж үү хэмээн бодоод за яах вэ гэж хэлээд Викир Аяныг тэрвэв. Аян. Би зүгээр л боолынхоо эрүүл мэндэд санаа зовж байна. Боолоо халамжлах нь эзэн хүний үүрэг учраас гэж сандран гэлв. Бакира гинт эрхлэв. Аян. Үхэр баавгаан мөр алга болчихлоо гэж үү? Яг хаашаа? Гэж цочилдон гайхах мөчөд үхэр баавгаа хажуу талаас нь гинт дайрав. Ийхүү энэ хэсэд дуустдаг. Энэ удаагийн Parfmine энхүү тусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.